Санаа химийн яшээ 22 оны Б хувилбарын 1-с 21-р даалгаврыг тайлбарлая. Зөвлөх агш мэгмэр сөрнө байна. 9813 33 11 дугаараар асууж тодруулах юм байвал асууж болно. Нэг молны үр сүчлийн хийд хичнээн ширхэг молекул агуулгадаггүй гэсэн байна тий. За нүр сүчлийн хий маань CO2. Тэгэхээр моль хий болгонд 602-ыг үржин 10-23 зэрэгт ширхэг молекул агуулгаддаг. За хоёрдугаарт нь туршилтыг ажиглаад хуруу шилэнд ямар хий хураагдаж байгааг тодорхойлоорой гэж байна. За цайр давсны хүчлэлтэй урвалд орсон байна тийм үү. Тэгэхээр цайрын хлорид ус төрөгчийн хий ялгарах нэ. За ялгарсан хий маань усыг түрээд хураагдах нь байна. За ийм учраас D хувилбарыг сонголоо. Бромид маань металл болон металл түшээс тогтсон байгаа. За ионы холбоотой нэгдэл. За ийм учраас W гэдэг үсгээр тавьчих. Металл мөнгө маань аргентум гэсэн томьёотой байдаг тийм металлын холбоотой. За Z. Балт чулуу маань нүрс төрөгчийн атомудаас тогтсон ковалент холбоотой. Гэхдээ атомын ковалент холбоотой. За Y. Йод маань йод 2 томьёотой. Молекулын ковалентийн холбоотой. За ингээд 1-ийн W, 2-ийн Z, 3-ийн Y, 4-ийн X. За цэглэгаан тусгаарлагч болж чаддгүй материалыг сонгороо гэж байна. Цэглэгаан тусгаарлагч болж чаддгүй. Хуунцар цэглэгааныг тусгаарлана, шил тусгаарлана, ваар давирхаа тусгаарлана. Тэгэхээр ганцхан зис цэглэгааныг дамжуулдаг байна. Стилений холорт ус төрөгчтэй харилцан үйлчлэх уурвалын орон зайн зөв байрлалыг мөргөлдөлтийн онолд тулгуурлан сонгоно гэдгсэн байна тий. За атомуудыг тэмдэглэн үзүүлсэн байна. Холоор ус төрөгч, нүрс төрөгчийн атомуудыг тус бүртэн. За энэ бүх хувилбар дээр этилений молекул байж байна тийм үү. Этилен маань CH2 гэсэн хоёрсоо холбоотой нэгдэл байгаа шүү дээ. За энэ лүү давсны хүчил давталсан байна. За эхний тохиолдолд тэдгээрийн ус төрөгчийн атомууд хоорондоо харилцан үйлчилсэн байна тий. За тэгэхээр энэ тохиолдол биш. Харин B тохиолдолд холоорынхаа дээр хоёр шиг холоорын атомууд буюу холоорын молекул хоёрсоо холбоороо давталсан байна. Энэ маань давсны хүчил биш. За D хувилбар дээр H холоор маань ус төрөгчийнхээ атомаар хоёрсоо холбоороо давталж байгаа болох нь харагдаж байна тий. За тэгвэл хэдүүлээ энэ дээр D-гээ сонгоно. За E хувилбар дээр нүрс төрөгчийн атом руу холоорын атом давталж байгаа болох нь харагдаж байна. За мөргөлдөлтийн онол ясаар тэгэхээр D хувилбарыг сонголоо. Янз бүрийн температурт аммиакийн гарц даралтаас хамаарлын график өгөгдсөн байна. За 450 Цельс температур 200 атмосфер даралтанд аммиакийн гарц ямар байх вэ гэд асуусан. За энд 500-аас 350-ийн хоорондох температурууд. За энд болохоор даралтыг үзүүлсэн байна. Энд босоо тэнхлэгт аммиакийн гарцыг харуулсан байна тийм үү. За тэгвэл бид нар өөртөө 450 Цельс гэсэн учраас 450-таа энэ налуу шугам дээр ажиллана гэсэн. 200 атмосфер даралт. За 200 атмосфер даралтаа 450-таагаа огтлолцуулъя. За ингээд аммиакийн гарцыг тодорхойлохоор ойролцоогоор 30-аас 40-ийн хооронд байна тийм үү. За тэгвэл 36% буюу E хувилбарыг авъя. За дараагийн шатах урвалаар ялгарах энерги хэдий ч нэ. За энэ дээр ялгарах энерги хэдий ч нэ их байна. Нэг нүрс төрөгчд оногдох ус төрөгч төдий ч нэ их байна гэсэн хувилбарыг сонгоно. Өөрөөр хэлбэл шүү дээ энэ нүрс ус төрөгчийн шатах урвалыг харуулсан байна л да. Жишээлбэл метан шатлаа гэхээр хүчил төрөгчтэй урвалд ороод CO2 H2O үүсгэн явцдаг байгаа шүү дээ тий. За тэгэхээр нэг нүрс төрөгчд оногдох ус төрөгчийн атомын тоо их байх тусмаа их хэмжээний дулаан ялгардаг. За энэ дээр E хувилбараа сонгочё. Фруктозын молекул хэдэн хирал нүрс төрөгчийн атомтай вэ гэж байна. За хирал нүрс төрөгчийн атом гэдэг маань түүнээс гарсан R1, R2, R3, R4 гэх мэтчлэн өөр радикалууд агуулсан байвал нэг нүрс төрөгчийн атомоос гарч байгаа дөрвөн халагч бүлэг нь дөрвөлээ өөр байх ёстой. За ийм байвал хирал нүрс төрөгчийн атом гэдэг. Хирал нүрс төрөгчийн атомыг одтойгоор тэмдэглэнэ. За хамгийн ихнийхтэр харъя. За энэ нүрс төрөгчийн атом дээр хоёр адилхан ус төрөгчийн атом орсон учраас энэ маань хирал биш байна. Дараагийнх дээр нь за энэ нүрс төрөгчийн атомын хувьд 1 2 3 ингээд дөрвөн шигүүр
радикал харагдаж байгаа учраас энэ маань хирал нүүрстрэгчийн атом болох нь. За дараа нь энэхүү нүүрстрэгчийн атом дээр авч үзэхээр за мөн ялгаагүй энд ингээд дөрвөн өөр халагч бүлэг явж байна тийм ээ. Тэгэхээр энэ маань бас хирал нүүрстрэгчийн атом болж таарах нь. За дараа нь энэ бас дөрвөн өөр халагч бүлэгтэй байна. 1-р халагч, 2-р халагч, за 3-р халагч, 4-р халагч гэх мэтчлэнгээр. За ингэхээр CH2 OH гэж байна тийм ээ. За энэ дээр адилхан 2 устөрөгчийн атом байгаа учраас энэ маань хирал биш. Хоёрсон холбоо орцсон энд 4 халагч бүлэг бол байхгүй байна тий. Тэгэхээр энэ маань хирал биш. За ингээд 3 шиг хирал нүүрстрэгчийн атомыг агуулсан байна. За өгсөн нэгдлийг олон улсын нэрлээрээ гэдэг чинь. За эндээс ингээд харахад альдгидийн бүлгийг агуулсан байна тийм ээ. За тэгвэл энд 1 2 3 4 4 шиг цэтэй болж таарж байна. Тэгэхээр энэ бутанал болж таарах нь. За тэгвэл цэг 1 2 3 4 гэд ингээд угаарлалч тийм үү. За тэгвэл 3-р халагч дээр энд метил бүлэг байгаа. CH3 байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр 3 метил бутанал буюу С үйлбэрийг сонгох нэ. Гомогийн альбомыг дах бодисуудын бяцлах температурын зөрүүн дээр үндэслэгдэх холимгийг ялгах аргыг юу гэж нэрлэх вэ гэсэн нь. Гомогийн альбом гэдэг маань нэгэн төрлийн холимог байгаа тий. За тэдгэрийг ялгахдаа нэрх аргаар салгадаг байна. Бяцлах температурын зөрүүн дээр нь үндэслээд салгах нь. За 11-т нь уусах чанарын мөрийг ашиглан калий хлоратын уусамлын температурыг 100-аас 45 Цельс хүртэл хүргэхэд тасчин бухт авсны массыг олоо гэдгсэн байна. За энэ маань калиен хлорид, энэ нь калиен бихармат гэж байна. За энэ нь калиен хлорат. За тэгвэл 100 Цельсид уусах чанар нь 100 Цельстэйгээ огтлцуулаад уусах чанараа урагшаа тэнхлэгтээ огтлцуулах нь тий. За ингээд бол 35 грамм нь 100 грамм усанд ууссан гэдэг нь харагдаж байна. За 100 Цельсид уусах чанар нь 35 грамм, хуваахан 100 грамм H2. Өөрөөр хэлбэл 100 грамм усанд 35 грамм калий хлор O3 уусдаг байна. За дараа нь 45 Цельстэй огтлцуулна. 45 Цельс. За ингээ урагшаа уусах чанартайгаа огтлцуулахад 45 Цельсид 10 грамм уусах юм байна. 100 грамм усанд. Тийм үү? За тэгвэл энэ хоёрын зөрүүг бодож үзье. Тэгэхээр 25 грамм 35-аас 10-ыг хасгана. 25 грамм давс талсчин буухнэ. За S хасах 2 ионы электрон бүтцийн томьёог олоорой гэсэн. За хөхөр маань өглөх систем дээр 16 дугаарт байрладаг учраас 16 гэсний цөмийн цэнэгтэй мөн 16 электронтой байдаг штэ. За тэгвэл штэ хөхөр 0 байж байгаад гаднаас 2 электрон авсан гэсэн үг тий. Тэгэхээр хөхөр 2 хасах буюу нийтдээ 18 электронтой. Энэ нь 18 электронтой төлөв байх нэ. За үүний электрон байгууламжийг бичгээр 1s 2 2s 2 2p6 3s 2 3p6. За ингээд энэс өмнө 10 ингээд нийтдээ 18 электронтой болж байна тий. За тэгвэл энэ 10 электроныг неоноор төлөөлүүлсэн байгаа. За тэгвэл 3s 2 3p6 маань аяа үйлбэрийг сонгож авах нэ. Идеалын шинжийг сонгоно 13 дээр. Молекул хоорондын хүч тэгтээ тэнцвэр буюу хоорондоо таталцахгүй. За энэ бол зөв. Молекулуудын байнгын эмэгцэгцтэй хөдөлгөөн өгч ин хим молекулууд хэзээч эмэгцэгцтэй байна гэж байхгүй. Хим молекулууд харамхай мөргөлдөл хийж энерги алдна. Хоорондоо идеалын учраас хоорондоо харилцан үйлчлэх боломжгүй байгаа. За молекулуудын хувийн эзлэмт эдгээрийн хоорондын зайтай харьцуулахад их хувийн эзлэхүүнээс илүү хоорондын зай нь их байдаг байгаа. За эхийн температур нь молекулын дундаж кинетик энергиэс хамаарахгүй. За кинетик энерги их байх тусмаа эхийн температур
их байна. Өөрөөр хэлбэл температур их байхад кинетик энерги их биш та энэ хамаарахгүй биш. Температур кинетик энерги хоёрын хоорондоо хамааралтай болж таарч байна. За тэгвэл идеалын шинжээ ганцхан E хувьдаар илэрхийлсэн байна. Энергийн диаграмыг ашиглан ургуулын дулааны илэрлэл олзоолж хүрлийг тодорхойлороо гэдгийгдсэн байна тийм үү. За эндээс ингээ харъя. Их бодисын ургуулын дулаан нь 20 кJ байна. Тэг хэрвээ энийг энтальпигаар тэмдэглэвэл дельта H их бодисын хасах 20 кJ болох нэ. За бүтээгдэхүүн бодисынх маань 50 кJ юм. Дельта H бүтээгдэхүүн нь хасах 50 кJ. За яагаад хасах утга авч байна гэхээр энэ маань дулаан ялгаруулсан урвал болж тарж штэ. Өөрөөр хэлбэл бид нар штэ хэрвээ урвалын дулааныг Q үсгээр илэрхийлсэн тохиолдолд энэ маань нэмэх тэмдэгтэй байвал exo терм урвал гэж бол үздэг байгаа тийм 10 жил хасах утгатай байвал эндо терм. За тэгвэл урвалын дулааныг энтальпигаар тодорхойлох тохиолдолд энтальпи маань үед экзотерм оруулдаг байна. Дельта H маань нэмэх утгатай үед эндотерм оруул. За тэгэхээр одоо энд урвалын дулааныг дельта H урвалын дулааныг тогтоолно тий. Тэгэхээр бүтээгдэхүүн бодисынхоос их бодисынхоо дулааныг хасна гэсэн. Тэгэхээр хасах 50 кJ уулаас хасдаг нь хасах 20 кJ. За ингээд хасах 30 кJ буюу энэ маань дулаан ялгаруулж явагдсан экзотерм урвал байна. Саунд SO2 O2-ийг холиод SO3 гэсэн хүрээ ангидруудыг гаргаж авсан байна. Тэнцвэр тогтсон байваа. Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд ямар нөхцөлийг өөрчлөх вэ гэдэг чинь бүтээгдэхүүн буюу SO3-ыг их хэмжээгээр гаргаж авдаг шүү дээ. За их бодисын концентрацийг багасгах нь гинэ. Ер нь уралд орж байгаа бодисын концентрац багасаад байвал бүтээгдэхүүн улам багасна шүү дээ. Тэгэхээр энэ худлаа катализатор нэмнэ гэж байна. За катализатор энэ урвал дээр нэг их үүрэг байхгүй. Энэ маань эсэлдэх буюу SO2-ыг шатааж гэнэ гэсэн үг шүү дээ. За дараа нь эзэлхүүнийг ихсгэнэ гэж байна. Эзэлхүүн ихсэх тусмаа хийнүүд чинь улам холт зайд оршоод хоорондоо мөргөлдөх нь багасах учраас бүтээгдэхүүн бол нэмэгдэх боломж байхгүй. За даралтыг ихсгэнэ гэж байна. За даралтыг ихсгэсэн тохиолдолд уралд орж байгаа бодисуудын молын тооны нийлбэр уралаас үлдсэн бодисын молын тооны нийлбэрийг авч үздэг байгаа. За тэгвэл энд стихиометрийн тооны нийлбэр 3 мол бодис байна. Бүтээгдэхүүн дээр 2 мол гэж байна тийм үү. За тэгэхээр даралтыг ихсэхээр гадны хүч бол даралтыг ихсгэсэн байна. Лерштейлийн зарчмаар даралтыг бууруулах чиглэлд химийн урвал явагдана шүү дээ. Тэгжиж тэнцвэр тогтох нь байна тийм үү. За тэгвэл 3 мол хийж эхэлжсэнээс 2 мол буюу молын тоо багтаа тал руугаа даралт буурах учраас шулуун урвал явагдах нэ. Даралтыг ихсэхээр шулуун урвал урдан явагдах нь. За тэгэхээр энэ маань зөв байна. За даралтыг бууруулна гэдэг маань түрүүний хэлсэнчлэн хоорондоо сэрэг болоод ирж байгаа учраас химийн урвал илүү удаан явагдана. Тэгэхээр энэ тохиолдолд биш байх нэ. За дараа нь металлууд давтагдаж сунгагддаг шалтгааныг олоорой гэж байна тий. За энэ дээр металлууд сунгагдахад металлууд химийн урвалд орохдоо электрон алдаж эсэлтэн энэ урвалын талаар ярьж байна. Давтагдах, сунгагдах юм юур алга. За металлын тас доорн торын дотор сул чөлөөтэй электронууд байнга хөдөлдөг гэж байна. За энэ сул электронууд гүйдэлд амжуулахад л нэмэртэй. За металлын ионууд тас торын зангилаан дээр байрлаж хэлбэлцэх хөдөлгөөн хийнэ. За энэ бол хэлбэлцэх хөдөлгөөн хийдэг. Гэхдээ энэ маань металлын давтагдах, сунгагдах чанартай нэг их холбоо байхгүй байгаа юм. Металл гадны хүчээр үйлчлэхэд тас торын үеуд гулснаа. За энэ бол давтагдах, сунгагдах шин чанартай илүү холбоотой байна. За металлууд химийн урвалд орохдоо электрон авч металлууд дандаа электрон алддаг шүү дээ. Тэгэхээр энэ маань бас бодлоо болох гэдэг юм тийм ээ. За тэгэхээр D үйлдвэрийн сонгочихъё. Хэрэгжлийг контактын процессор үйлдвэрлэх урвалын бүтээгч өгөгдөжээ. Хаш шатанд эслэлийн ангижрах урвал явагдаагүй. За эслэлийн ангижрах урвал явагдаагүй гэдэг чинь эслэлийн зэрэг өөрчлөгдөөгүй процессуудыг тодорхойлно. За хөхөр SO2 энэ дээр хүчил төрхтөр хасах 2 хөхөр дээр нэмэх 4 гэсэн эсэлтлийн зэрэг явагдаж байна. За SO3 дээр хасах 2 байсан бол хөхөр дээр нэмэх 6 гэсэн эсэлтлийн зэрэгтэй. За молекул дахь нэмэх хасах эсэлтлийн зэргүүдийн айлгуур нийлбэр
Гэхдээ тэнцүү идэг штэ. За тэгэхээр ингээ хасах цэнийг нийтдээ хасах 14 болсон байгаа юм чинь нэмэх 14 байх хэвээр. Ус төрөгчдөр нэмэх 1 тэгэхээр хөхөр дээр нийтдээ 12 12-оо 2 тавахаар нэмэх 6. Ингээд нэмэх 14 хасах 14 тэг болж байна тийм үү. За энэ дээр мөн ялгаагүй хасах 2 нэмэх 1 хасах 8 болсон байна тий. Хасах 8 тэгвэл нэмэх 8 байх ёстой штэ. Тэгвэл энэ дээр нэмэх 6. За тэгвэл нь штэ хөхрийн эслэлийн зэрэг 3 дугаар шат 4 дугаар шатанд бол өөрчлөгдөөгүй байна. За атомын шинж чанарын үеийг хандлагыг тодорхойлно гэсэн мэт. За бүлгийн дагуу атомын радиус ихснэ. Бүлгийн дагуу атомын радиус ихснэ гэдэг хувилбараа сонгож байна. За тэгвэл бүлгийн дагуу 1-р бүлэг 2-р бүлэг гэдэг явдаг штэ тий. Тэр нь атомын катионы радиус нь атомынхтайгаа харьцуулж үзэхэд буурж орж ирэх нэ. Атомынхтайгаа харьцуулахад буурах нь шүү. За үеийн дагуу цэцлэгаан сөрөг шинж чанар ихснэ. Үеийн дагуу цэцлэгаан сөрөг шинж чанар ихснэ гэдэг хувилбаруудаа сонголоо. За 1-р иончлалын энерги буурж орж ирэх нэ. За эндээс ингээд давхарцсан утгаар нь бие хувилбарыг сонгох нэ. За дараа нь автомашины төр химийн үйлдвэрлэлийн түүхий ид болох синтезийг юунаас гаргаж авах вэ? Синтез гэдэг маань ус төрөгч тэгээд CO-гийн холбогийг синтез гэж байна штэ. За синтезийг гаргаж авдаг гол түүхий ид нь метан, усны уур 2 байдаг бахнэ. За аль нэг л пептидийн холбоотой вэ гэдгийг олоорой гэсэн байна. За эндээс полипропилен нүүрс ус төрөгчин, савн нь болохоор өндөр молекул нүүрс ус төрөгчин натрийн давс явж байгаа. За өөх тос нь гэлцрийн буюу 3 атомт спирт тэгээд карбон хүчлийн холимог бодис болж байгаа. Полиэтилен мөн ханаагүй нүүрс ус төрөгч полимер чухруулаар үүссэн нэгдлэн. За пептидийн холбоо гэдэг нь нэг амин хүчлийн карбоксил бүлэг нь нөгөө амин хүчлээхээ амин бүлэгтэй нэгдэх үед үүссэн холбоо буюу за үүнийг пептидийн холбоо гэднэ. За пептидийн холбоо нь уурэг дотор агуулгаддаг бахнэ. За энэхүү нэгдлийн гидратацийн уурвалаар үүсэх нэгдлийг олоорой гэсэн мэт. За энд 4C-тэй тэгээд CH2 CH2 CH3 бүтэн байна тий. За энэ нь гидротац гэхээр устаа оруулж орох нь. За ус чинь OH гэж салж бичигдэн тийм үү. За эндээсээ 1 2 3 4 хоёрсон холбоо тасрах үед түүний олон ааштай талд нь ус төрөгчүүд очиж суугаад цөөхөн ааштай талд нь гидроксил бүлэг нь байршснаар спирт үсгээд байна тийм үү. За энэ нь аль бүтээгдэхүүн байж болох вэ гэхээр за би нэгдэл байх нэ. Бүгдэнд нь баярлалаа. 9813 3311 дугаараар зөвлөгөө авч болно.